Биднээсээ чухал зүйл нь усны нэгдсэн менежментийн бодлого Монголд бүр оюун толгоогоос чухал. Энэ хамгийн чухал. Парламентод би байхдаа усны тухай хууль оруулсан. Энэ талаар хэд хэдэн хэлэлцүүлэг хийсэн. Миний хүчирдэггүй зүйл байлээ. Энэ дээр маш олон эсрэг лоббинууд явж байгаа. Монгол 0.5 км куб усыг жилд хэрэглэдэг. Тэрний 90%-ийг газрын гүнээсээ авдаг. Бид 10 км куб ус газрын гүнд байдаг. Хэзээ ч нөхөхдөггүй. Тэрийг бид хэрэглэдэг амиа ботсон улсууд. Манай усны эрдэмтэд бол манай Батмөнх найзаас маань бусд нь ихэнх нь гийда биеийн үнэлэгчд. Оюу толгойд говийн усыг хэрэглэж болно гэдэг гарын үсгийг 11 усны эрдэмтэн зурсан. Би тэр үед нэрээ миний оюу толгойн тэмцлээс чухал зүйл. Харамсчихсан. Энэ ус бол бидний амьдрал. Чандман эрдэнэ. 0.5 км куб усыг л одоо хэрэглэдэг. 90% нь газрын доорх гүний усаа ашигладаг. Манай гадагшаа гарч байгаа ус гэвэл 30 км куб ус Монголоос гардаг. Сэлэнг мөрнөөр секундэд 310 м куб ус гардаг секундэд. Жил 10 км куб ус Орос руу гардаг. Олон улсын усны хуулиар 30% тухайн орон буцааж ашиглаж болно гэдэг. Үндсэндээ 30 км усны 30% гэдэг чинь бид 9 км куб усыг Монголдоо шингээж болно гэсэн үг. 0.5 км куб усны 10 дахин усхий. 5 км куб усыг бид ашиглая л да. 5 км. Тэгэх юм бол Монгол орны бэлчээрийн даац 20 дахин өснө. Энэ бол эрдэмтдийн судалгаа. Энэ бидний хүсэл. Энэ бидний тусгаар тогтнол. Би зөв тусгай амтанд оруулчлаа гэдэг одоо хэлжсэн л да. Би тэгтэн чи яах гэж анхаасаа тэр бодлож авсан бэ? Чи нутаг дээр нь очиж үзэх юм бол ахын аргагүй газар байлаа шүү дээ. Чи тэр нутгийн усыг ингэж байхгүй болгож яах гэдэг юм бэ гэдээ би ядахгүй ярьжсэн. Тэгээд яг үннийг хэлэхэд өнөө маргаашийн нүүрсний ашиг бол тэр үрд мөнхөө уудаг уснаас илүү тэгэж төрийн бодлогод орох ёсгүй гэж би бодож байгаа. Төрийн бодлогод юу авах хэрэгтэй вэ гэхээр төрийн бодлогод бол тэр мөнхийн тэр атомын амжиргааг залгуулдаг ус нь орох хэрэгтэй. Тэгэхээр тэр усцыг бол бид нар өөрт хамгаалж авах хэрэгтэй. Тэр учраас бид нар тусгай амгаалтанд тэрийг оруулсан. За ерөнхий дүр зураг нь ийхүү гарч ирж байна. Хулгай хийсэн этгээд баригдсан тэрэн сангийн сайд ноён чойжос руугаа болж таарлаа. Хөвд хуршуудын голыг тусгай хамгаалтанд авсан уу юу хэмээх асуудлыг энд хүргээд төр орхив. Угаасаа ч тосон бомбын нуруу улсын тусгай хамгаалтанд. За одоо яг бидний яриад байгаа гол гэдэг бол энэ хөвдийн гол дээр бид нэрчээд байгаа. Жохон хэсэгхээ нус. Энд чи говьдоо бол юмс амьдрал واخгүй юу? Хангаа хүмүүс бол хараад нэг аюулгүй тэгээд гэхдээ энэ шалбаагийг эдгээр гол гэж нэрлэх юм ахаа шаах. Гэхдээ говийн хүмүүст энэ бол юугаар сольж болохгүй тэр эргэн. Энийг нь байхгүй болох гэдэг шүү дээ. Одоо энэ хэсэг газар байж байгаа л энэ одоо хамгийн том л энэ шүү дээ. Энээс жижигхэн одоо голууд, энээс жижигхэн тийм тогтоол усууд байгаа. Тэр нь өөрөө хүм малынхаа ундаа болж энэ газар орныхоо шинэ хэмжээд болж байгаа. Энэ уурхай эхлээд энэ бүх гол орх бүгд байхгүй. Аймаг орон нутгийн удирдлага Сумбагийн иргэд бүгд л энэ хүнийг жигшин зэвүүцэж тосон бомб хөвд хуршуудын голоо аврах гэж чадлаараа хөдөлсөж өөрсдийнхөө зүгээс эцсийн шийдвэрээ гарган орон нутгийнхаа тусгай хамгаалтанд авлаа. Одоогоор тэдний хийх юм нь энд хүрээд дүр зогсож байна. Үүнээс цааш алхвал нутгийн иргэд малчид өөрсдийнхөө хүсэл зоригийг л дагах болов. Тэгнэ гэдгээс 3 тэсийнхэн хэлцгээж байна билээ. Ямар асуудал хэлцээд ямар шийдэл төр энэ талаараа та ярих гэж байна. За өнөөдөр хөвд хуршуудын голын орчмын газрыг оромтын тусгай хамгаалтанд авах асуудлыг иргэдийн хурал ээлж тус 3 дахь хуралдаанаараа хэлцэж шийдвэрлээ. Энд болохоор
Тостоогийн иргэдийн нийтийн хурлаас болон төрийн бас байгууллага иргэдээс тухайн орчинд лиценз эзэмшиж байгаа Saudi Coal Trans компани үйл ажиллагааг явуулахгүй, явуулахаа шинээр нээхгүй гэдэг байдлаар сумын иргэдийн хурл болон сумын сектор төсөлд ирүүлсэн. Энэ нэмсэлтийг сумын хурлын зүгээс ээлжид 3 дугаар хуралдаанаар зарлаж орон нутгийн хамгаалтанд авлаа.